Өнөөдрийн үзэх сэдэв маань бүхэл тооны куб зэрэг ба куб язгуур. Куб зэрэг гэдэг нь А гүрчгэн А үржүүрийг А тооны куб зэрэгээд ингэж тэмдэглэнэ. Зэргийн суурь 3-ыг зэргийн илтгэгч гэнэ. Цаашид 3 зэргийг бүгдээрээ куб зэрэг гэж уншнаа. Жишээ нь сөрөг 5-ын квадрат зэрэг. Сөрөг 5-ын квадрат зэрэг гэдэг маань сөрөг 5-ыг өөрийг нь өөрөөр нь үржүүлсэн үржүүрийг хэлнэ. Сөрөг 5-ыг сөрөг 5-аар үржүүл 25 гарна. Сөрөг 2-ыг үржих нь сөрөг 2 үржих нь сөрөг 2 гэдэг маань сөрөг 2-ыг өөрийг нь өөрөөр нь 3 удаа үржсэн учраас сөрөг 2-ын куб зэрэг. Тэгвэл сөрөг 2-ын куб зэрэг. Сөрөг 2-ыг сөрөг 2-оор үржлээ эерэг 4. Эерэг 4-ийг сөрөг 2-оор үржлээ сөрөг 8. Тэгвэл сөрөг 2-ын куб зэрэг нь сөрөг 8-тай тэнцвэн юм байна. 3-ыг үржих нь 3 гэдэг маань 3-ыг өөрийг нь өөрөөр нь 3 удаа үржүүлсэн учраас 3-ын куб зэрэг. 3-ын куб зэрэг 27. Сөрөг 4-ыг үржих нь сөрөг 4 гэдэг нь сөрөг 4-ийг өөрийг нь өөрөөр нь 3 удаа үржсэн учраас сөрөг 4-ийн куб зэрэг. Сөрөг 4-ийн куб зэрэг нь хэдтэй тэнцвэн вэ гэвэл сөрөг 4-ыг сөрөг 4-өөр үржлээ эерэг 16. Эерэг 16-г сөрөг 4-өөр үржихээр сөрөг 64 гарна. Эндээс ажиглаж харвал сөрөг тоог тэгш зэрэг дэвшүүлэхэд эерэг тоо гарна. Харин сөрөг тоог сондгоо зэрэг дэвшүүлвэл сөрөг тоо гарна гэдэг нь харагдаж байна.